Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээд мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэнд орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч Бат. Хөтлөгч Чансал улаан ажиллаж байна. За тэгэхээр өнөөдөр эхлээд хүрэх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За өнөөдөр та бүхэнд коронавирусын халдварын тохиолдол нь төгний машинд сууж концерт руу явсан алдартай дуучин төрөний машиныг ашиглаж цаг хэмнэж бас үйлчлүүлж явж байна гэсэн ийм шүүмжил өртсөн мэдээлэл байна л да. Тэгээ мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байна. Пост. Пост тий. За постын хувьд гэх юм бол хорхогны чулуурын талаар ярилцсанаа. За тэгэхээр миний мэдээллийн хувьд MBC өнөөдрийн дуулаантай мэдээлэл гэсэн хэсгээр өвөр Монголыг онцолсон байна. Энэ мэдээллийг хүргэх болно. За постын хувьд бол 5 жилийн өмнөх энэ өдөр гэсэн постыг бол онцлох байгаа. За тэгэхээр өнөөдөр бас Баасан гараг амралтын өдөр та бүхэнд Shark гэдэг 2021 онд шинээр гарсан кино танилцуулах болно. За тэгэхээр эхлээд цагаар мэдээллийг хүргэж хажууд 13 хэмтэй цэлмэг бус 8 хэмтэй багцны үйлрэг байгаа маань. За Сөүлийг одоо нэмэх 4 хэмээн дулаан өнөөдөр өдөртөө нэмэх 9 хэм шөндөө хасах 1 хэмээн хөтөн за үйлгүүд цэлмэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.41 мөнгө, бэлнээр авах нь 2.33, бэлэн бусаар авах нь 2.36, зарах нь 2.47 таа байгаа юм байна. За ингээд нэг мэдхэд Баасан гараг болсон байна. За тэгэхээр 7 хоног маань алилтын дуусах болсон байна. Тэгээд сонсогч нар маань бас 7 хоногийг хэрхэн өнгөрүүлсэн сонь сайхан хаваалцаарай. Энэ 7 хоногт те сонь сайхан юу болсон. За тэгээд Чимбахаар сонь сайхан юу байна да? За миний хувьд сонь сайхан гол ер нь нэлээд хэдэн жилийн өмнө 16 оны үеэс бас төлөвлөж исэн ажлаа бас хийж гүйцэтгэлээ. Энэ маань юу гэхээр өнөөдөр бас дэлхийн монголчууд нэвтрүүлгээрээ 5 твээс зочдоо ураад за Африк, Америк, Австрали, Европ гэдэг ингээд зочдуудаа оролцуулаад нэвтрүүлэг бас хийлээ. За энүүн дээр бол 16 онд бас анхны ийм нэвтрүүлгийн санаа төсөлгээд 99 амьдрал гэдэг нэртэйгээр ер нь тийм зүйл бас хийх юмсан MJL радиотойгоо нийлээд гээд бодож байсан. Тэгээд энийг бол өнөөдөр бас бодтойгоор ажил болгож эхэлж байгаадаа маш их баяртай байна. Гэтэ нэрийг их сонсч ирсэн юм. 99 амьдрал яг ямар учиртай гэж тайлбарлаж байлаа та надаа? Яг гадаадад байгаа хүмүүсийн хувьд болохоор ингээд янз бүрийн амьдрал өрнөжэдэг. Тэгээ миний мэдэх нэлээ их тоо болохоор 99. Монголчууд 9-ийн тоо дуртай. Тэгэхээр ер нь гадаад байгаа хүмүүсийн амьдралыг бас ер нь Монголд хотод хөдөөгөө ингээд сонсож явах ёстой юм шиг санагддаг. Ягаад гэвэл тэр хүмүүс тэнд ингээд хэцүү амьдрал туулаад байдаг. Яг сайн сайхан зүйлээ болохоор нуухгүй шүү дээ. Хэцүү зүйлүүдээ бол ингээд үлдээгээд байдаг. Тийм учраас тэр хүмүүсийн амьдралыг бас Монголд бас сонсож тэгээд л арга гэртээ тусуулаад явж байдаг хүмүүс байгаа учраас тэднийхэн тухай бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж байгааг хүссэн. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлгийн онцлог бол их TVS хүмүүс оролцож байгаа учраас одоо жишээ нь өнөөдөр орон сууцны үн ханшийн талаар ярьсан. Магадгүй хин нэгэн гадагшаа явлаа гэхэд за Америкт, Австралид ямар хөө байдаг гэдэг багцаа ийм мэдээллүүдийг мөн Монголтойгоо бас харьцуулаад бидний ер нь байгаа байдал яг энэ бусад орныхтай харьцуулахад ямар хөө байна вэ гэдэг ийм сэдвүүдийг бол оролцуулж ярьсан байгаа. Манай Чанцаагийн хувьд болохоор Аз ТV төлөөсөн байгаа шүү. За иймэрхүү байна. Тэгээд Чанцаагаар маань сонь сайхан юм байна. За надад сонь сайхан гэх юм бол их тийм завгүй 7 хоног болж өнгөрлөө. Тэгээд Азиага төлөөлж ярьсан байгаа. За тэгээд шинэ нэвтрүүлгээ жоохон өөрчилж байгаа тал дээр бол айгу баяртай л байгаа л да. Тэгээ олон улсын хүмүүстэй ер нь яг хөтлөгчөөр ажиллахын бас давуу тал нь ингээд гадаад байгаа монголчуудтай илүү бас холбогдох боломжтой. За тэгээ өөрөөсөө мундаг маш олон хүмүүстэй танилцах боломжийг олгодог болохоор ажил маань бас надад айгу гой санагддаг тал нь тэр байгаа. Тэмдэж сонсогчд маань хамгийн чухал шүү. Сонсогчд маань айгу чухал. За тэгээ нэг иймэрхүү сонтой байна да. Яг нөө дэлгэрэнгүй ярих тийм айхтар сонио өнөөдөр Баасан гарагт болсонгүй өглөө ажилдаа ирээл нэг 2 минут хоцорсон. Тэгээ ажилдаа ирээл ажиллаа хийсэр бол таарлаа. За 97 минут л хоцорсон гэдэг сонио ярихгүй шинэ Чанцаа бол ирнэ тий. Тэгээд шинжлэгдэн шүү хүн чинь. За тэгэхээр эхлээд комментээс уншаад за тэгээд мэдээлэлээ хүргэе. Тэгээд сонсогчдод маань бас өөрийн Facebook хуудас болон за мөн групп руу бас шеэрлэж илүү олон хүнд нэвтрүүлгийг маань үзэхэд хүрэхэд бас туслаарай.
За түрүү орой мэндийг хүргэсэн байна. Сарамж өдөрч Содомдорж онцэг Эркаги, Наркадаш бүгд орой мэндийг хүргэсэн байна. За тэгээд Баярабаг, Туханаас ер нь бүгд орой мэндийг хүргэсэн. За тэгээд Эрдэнэпүр маань энэ 7 хоногт та гуравтайгаа их олон таарлаа шүү гэсэн байна. Харин яаж яваад таарлт ч өнөд энэ 7 хоногт ер нь цаашдаа ч гэсэн 7 хоногийн 5 өдөртөө нэг таарад байх юмсан да. За тэгэхээр эхний мэдээлэл хүргэе. Өнөөдөр бүгд Солонгос улсад коронавирусын халдварын 2368 тохиол бүртгэгдсэн. Үүний 10 нь хилэж андаас зөвлөгдөж орж ирсэн байна. За тэгэд уг нь яг нэвтрүүлэг эхлэхэд би мэдээлэл аюу гой танилцуулъя гэсэн чинь ингээд доош өөр юм хийж агаад тэгээд нэвтрүүлэг эхэллээ. Тэгээд за аюу сэн ойлгомжгүй тайлбарлсан баг. За мэдээлэл явуулах юм бол алдартнууд за одоо дууч мэж болон жүжигчин байж алдартнууд ингээд тоглолт байдаг юм уу ямар нэгэн одоо үдшилэгч байд юм уу те ажилласаа хоцорхороо төрөний тэрэгт ингээд суугаад тэгээд тэр газар руу явчихад байгаа иймэрхүү бас шүүмжлэл сүлээд аюу гарч иж байгаа гинэ. За тэгээд энэ алдартны хувьд гэх юм бол дуучин байгаа. Дуучин за ингээд найзынхаа хурман дээр байсан чинь гинт даралт нь ихсээд би энэ мууцсан гинэ. Тэгээд түрүүний тэрэг дуудаад тэгээд түрүүний машинтай Чонжуугаас Намянжуу руу явж байгаа. За нийт бол 3 цаг зарцуулах газар юм байна л да. Тэгээ явж байгаад тэр яг явж явах хугацаанд би энэ буцаад гайгүй зүгээр болсон гинэ. Тэгээд өөрөө болохоор дараа нэг юм өдөрлөгтэй байсан байна л өдөрлөг дээр дуулах байсан юм байна. Тэгээд би энэ гайгүй болж харна. За би тэгвэл ерөөсөн ингээд би маань зүгээр болсон сүүлийн том имлэг рүү заавал явах шаардлага байхгүй. Би энэ тоглолт хийх газар руу явчих. Тэгээд нөө түрүүний машин нь 3 цаг явах газрыг нь товчлоод 2 цагийн дотор ингээд тэр газарт нь хүргэж өгсөн юм байна л та. Тэгээ энэ дараа нь ингээд хүмүүсийн шүүмжлэлийг энэ хүн яг ингээд өвдсөн байсан юм. Алдартууд ер нь ингээд иш жишээ те одоо жишээлбэл онгоцны будал онгоцны дэсгчээсэн бол тэрнээс оцрох юм бол ингээд түрүүний тэрэг дуудаад би энэ өвдлөж хэлээд тэгээ түрүүний тэрэгт ингээд мэдээж түрүүний тэр чинь ингээд зам чөлөөлөө те айгу хурдан явж цагийг хэмнэх бол боломжтой. Тэгэхээр ингээд хувьдаа ашиглаад байгаа юм шүү гэсэн шүүмжлэлийг авсан. За тэгээ тэр дундаас яг энэ алдартай дуучны бол мэдээлэл бас өнөөдөр нэлээд шүүмжлэл авч байгаа шүү. Энтэй төстэй хэрэг бол өмнө нь нэлээд болж исэн юм байлаа. За хэрвээ яг ингээд түрүүний тэргийг хувьдаа хүн ашиглах юм бол за 1 жил хүртэлх одоо хорих ял болон 10 сая воны торгуулийг ногдуулдаг юм байна. Гэтэ одоо бол яг энэ хүн үнэхээр энэ алдартай өвдөө түрүүний тэрэг дуудсан юм уу те яг юу болсон яг энэ хэрэг маань ингээд өвдсөөс болсон уу эсвэл энэ хүн яг үнэхээр шал өөр тоглолт руу яаргаа те хугацаанд ингээд 3 цагийн газрыг товчлоод хоцрох гээд исэн ч гэж болно шүү дээ те. Тэгээ дээрэс нь амралтын өдөр болсон юм байлаа. Амралтын өдөр гэдэг маань өнгөрөх 10 сарын 30-ны бям гарагт болсон. Тэгэхээр амралтын өдөр Солонгосч яг зам бол эд бүглэрдэг шүү дээ те. Тэгэхээр яг энэ үед бол болсон учраас бүглэрэлтэй байгаа амжихгүй дээ гэж бодоод ингээд ашигласан байж магадгүй гэсэн ийм оо сэрдлэг бол байгаа юм байлаа. Гэхдээ энийг бол эрүүл мэндийн яамнаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. За тэгээ алдартай болохоор бас нэг талаараа хэцүү юм да. Энгийн хүн байсан бол энэ дээр нэг онцлохгүй байх тийм магадгүй яг энэ мэдээлэлд нэтгэх юм бол би энэ өвдөө заяашаа одоо сөвлийн имлэг явъя гэдээ явж байгаа замд гайг болох нь за би ингээд буучаа имлэг орох шаардлагагүй боллоо гэх юм бол эмчнэрийн хувьд бол тэгэл явуулчих л байх л та. Алдартай учраас бас нэг талаараа зүгээр яг тийм тохиолдолд харах юм бол сэрдэгдэх юм магадaltaй болов гэж санагдаж байна. Зарим үед бол яалтчгүй хурдны зам хацаатай үед одоо болдог бол одоо автобусаар ч юм уу явчмаар эсвэл юм имлэгийн машинаар явчмаар санагдах үе байдаг. Хойноос нь ингэж дагаж бас нэг орчих байдаг хүмүүс байдаг ч тийм. Солонгос болохоор мэдээж энэ тал дээр камерын бичлэг сайн, торгуул өндөр болохоор хүмүүс тэгж чаддгүй. Тэгэхээр нэг иймэрхүү бас зүгээр би яг нэрийг мэдэхгүй болохоор алдартай хүмүүсийн хувьд ингэж бас заримдаа бас ашигладагч байж магадгүй л дээ. Зүгээр энэ хүний хувьд болохоор нэртэй гэдгээсээ болоод иймэрхүү зөв цуу ярианд өртчүүл гэж надад ихний бодол болоо төрж байна. Тэгээ одоо яг үнэхээр цуу ярианд өртцөн үү эсвэл тийм байсан уу гэдгийг нь бол шалгаж л байгаа юм байлээ. Яг мэдээллийн төгсгөл дээр бол энэ хүн ингээд өөрөө те худлаа ашиглаа цаг хэмнээд ингээд явцсан ингээд тийм бол байгаагүй. Гэхдээ өмнө нь ч гэсэн юм шүүмжлэлт нэлээ алдартнууд ингээд өртдөг л байсан юм байлээ. Одоо түрүүний тэрэгтэй өөр газар руу тэгээ яг хүмүүсийн сэтгэлийг унших юм бол Гэхдээ хэрвээ би энэ гайг болсон бол ингээл тэр машинаас те түрүүний тэрнээс буугаад дараачийн бас хүчтэй хүн лөө яарж байгаа ш. Тэгэхээр түрүүний тэргээсээ буугаад өөр машиндаа суугаад ингээ явчих болох байсан ш. Тэгээ яагаад заавал түрүүний тэргээрээ те одоо хаасан Чонжуугаас Намянжуугийн орно 3 цагийн зайтай газар ингээ хургуулах гэж явсан юм бэ гэдэг дээр л хүмүүс аяг шүүмжлэл хэлээд байгаа юм байна. Хэрвээ би энэ зүгээр болсон бол гээд тэгээ дээрэс нь өөрөө болохоор сөвөлд байх том имлэг рүү хургуулах гэж ийсэн юм байна л та. Тэгээ миний би гайг болчлаа би одоо ингээд ерөөсөө одоо тоглолт хийх газар руугаа гэх хүмүүс ингээд яалтч хөнгөл тий одоо сэрдэх гэдэг юм уу тийм талаад байгаа юм билээ. Гэхдээ мэдээж нь яг одоо альч талыг нь тий зөвтгөж буруутгасан юм байхгүй одоогоор шалгагдчихж байгаа. Тэгээ өнөөдөр бас эрэлттэй байсан байгаа. Тэнийг хэсэг имлэгийн машиныг болохоор одоо шаардлагагүй тохиогоо их асааж яваад байна гэдэг ийм хардлага хүмүүсийн нүнд байгаад зам тавьж өгөх нь багасаад за тэгээ нэвтрүүлэг хийгээд энэ дээр яг бодиттой нэг хүмүүсийн амийг аварж байгаа тухай гаргаад ингээд бол илүү сайн чөлөөлж өгдөг болсон гэж байгаа. Би өчтөр бас мэдээлэл харж байхад яг имлэгтэй холбоогүй ч гэсэн одоо энэ дуудлагаар очиж хөрөгч болон угаалгын машин иймэрхүү цахилгаан хэрэгсэл засдаг хүмүүсийн бас нэг өдрийн амьдралыг сурвалжилсан байлээ. Тэгэхээр
тэр хүмүүсийн хувьд болохоор цаанаас нь нэлээ одоо хурдан ирэхийг одоо хүмүүс шаардаад байдаг. Яг бодит байдал дээр очингууд сүүлийн одоо хөрөгч гэхэд бол маш том 100 кг хэмжээтэй. За дээр нь угаалгын машин гэхэд дээр нь хатаагч гэхэд бас нэг тийм том 100-аас дээш кг хэмжээтэй. Иймэрхүү зүйлүүдийг тавьдаг болчихсон. Тэгээ нөгөө хүмүүсийн хувьд болохоор ганцаараа тэрийг өргөж буулгах те. За дээр нь засварлахад бол маш их цаг ордог. Ийм болохоор ингэж өдөрт нэг 2-3 хаан газар очиод байна гэдгийг нэг өдөр бүгдийг ингээд дагаад явж хахад харах юм бол нэр үнэхээр яг өргөдгөөр юм байл л да гар хуруугаа ингээд гимтээсэн. Ер нь бүхэл хүмүүс нь шарах сорив юм уу нэлээх авчихсан байгаад байсан. Тэр иймэрхүү яг зүйлүүдийг одоо дагаж явж бодтойгоор сурвалжилж ижил бодтой мэдээлэл нь гаргахгүй бол яг бид нэр таамгаар бол харахгүй болов уу санагдлаа. За тэгэхээр үргэлжлүүл мэдээлэл өргөе. За миний мэдээлэл дээр өвөр Монголын тухай ер нь мэдээлэл гарч ирсэн зүйлүүд бол ховор байдаг. Тэгээ MBC-ийн мэдээлэл дээр өнөөдрийн бас онцлог шуугантай дүүлэнтэй мэдээлэл гэдэг дээр хөлдсөн хот тий одоо хөлдсөн маш их хэмжээний цас орсон тухай мэдээлэл бол өвөр Монгол дээр гарсан байлаа. Тэгээ мэдээллүүдийг хараад хахад яг өвөр Монгол гэж тодтогч ярьдаг гэсэн одоо энэ дүрсэн дээр харах юм бол зүгээр л Монгол гэдэг ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс яг үзэж байгаа хүмүүс энийг анзаарч өвөр Монгол уу эсвэл Монгол уу гэж ялгаж бас харддаг юм болов уу, үгүй юм болов уу гэж надад нэгдүгээр санагдсан. За тэгээд энэ ямар үйл явдал болсон бэ гэхээр бүгд найрамд хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах оронд сүүлийн 70 жил байгаагүй хэмжээний царс одоо орсон. Учираас бүх ингээд хот мөсөн хот болон хувирчээ гэсэн байгаа. Тэгээд яг энэ байдлыг нь харах юм бол нэр хүн ингээ хаалгаа онгоолгол үзгээд одоо өөрөөс нь өндөр хэмжээний их маш их цас орчихсон. Ямар ч явах тийм боломж байхгүй. Маш их хэмжээний цасыг бол өвөр Монголд орсон байлээ. Энэ нь болохоор 1951 оноос хойш бол ингэж их цас орж байгаагүй ийм тохиолдол болж байгаа юм байлээ. Тэр нь хөлдсөн хот гэж нэрлэж байгаа. Тэгээд энүүтэй холбоотойгоор бас маш их хөндөрлөд бол гарсан байлээ л дээ. Одоо хүмүүс жишээ нь явахын тулд машинаа олоход хүртэл маш хэцүү тийм байдал орсон. Ингээ харахад хунгарлсан их цас тэндээс ухаж жагаад малтж жагаад баг дээр нь гарч доошхоо малтангууд машин гарч ирээд магадгүй өөр хүний буруу хүний машиныг одоо ингэж гаргаад ирэх магадaltaй юм шиг Монгол олон вирус байдаг штэ. Тэгэх юм бол баг ялахгүй буруу хүний машиныг гаргахаар ч юм шиг тэгж харагдчихсэн. За тэгээд энд болохоор нийтдээ энэс цаснаас л бас 4000 гаруй тийм газар бол одоо хэмжээний цасаа дийлэхгүй ингэж нуурсан, нуран үүссэн иймэрхүү бас одоо хохирлуудыг бол амссан юм байлаа. Тэгэхээр одоо ч дөнгөж 11 сар гарч байгаа мэдээж манад бол ингэж их хэмжээний цас ороогүй байгаа. Тэгэхээр өвөр Монгол бол ямар ч байсан 9-р сарын 6-ны өглөөнөөс эхлээд 46 цагийн турш тасралтгүй цас ороод энэ нь болохоор одоо нийт зам ингээд 59 см-т бол хөвчлэн булагдсан. Зарим газраараа 1 м-ээс одоо хэмжээний цас бол орсон. 4000 гаруй барилга бол нуурсан гэсэн ийм мэдээ бол гарсан байна. За тэгээд 70 жилд бараг орж байгаагүй их цас орсон юм шүү те. Тий, одоо энэ бол үнэхээр их хүмүүс бол яг ингээд одоо замаа ухаад явж байгаа шүү дээ. Тэгэхэд яг өөрөө ингэж харагдахааргүй одоо зам ингэж янзалж байгаа ч харагдахааргүй ингээд нэг их хэмжээний цасал байгаа тийм зүйл харагдаад байгаа. Тэгээ өвөр Монголтой одоо зэрэгэлтэй бас харбинд бол мөн их хэмжээний цас ороод 720 мянган айлын эрчим хүчнийг дор тасарсан гэсэн ийм мэдээллийг бол өнөөдөр MBC телевиз онцлсан байлаа. Гэхдээ энэ яг солонгосчууд бас онцлох нэг шалтгаан байгаа бол та. Солонгост яг ийм хэмжээний цас орж исэн тохиолдол таныг 10 жил амьдарч хаад байсан уу? Байгаагүй юу? Хэмжээний цас одоо өнгөрсөн жил ч гэсэн нэлээ хэмжээний бас 60 жил ороогүй цас чэйжүүд орлооч гэдэг юм иймэрхүү зүйл байсан. Гэхдээ яг цасны хэмжээ бол энэ шиг байгаагүй л дээ. Тийм. Тэгэхээр яалтч хүмүүсийн хувьд бол айгүй сонирхолтой сонин содон санагдчихэж магадгүй. Тэгээ би ч гэсэн солонгос тохиолдол ийм хэмжээний их цас орж байгаагүй болохоор яг энэ мэдээллийг онцлохтой бас тий цастай холбоотой мэдээллийг онцлсан байж магадгүй гэж бодлоо. Гэхдээ 70 жилд орж байгаагүй их цас гэж сая бас яг нэг зураглалыг харсан чинь машинаас дээгүүр тий одоо машин бол харагдахааргүй л их цас орсон байгаа юм ба шүү дээ тий. Тэгээ одоо бид нар бас Монгол гэр зарим нь баг дарагдах хэмжээний харагдахгүй хэмжээний тиймэрхүү цас хөдөө орнуудаар орлоо гэж сонсч байгаа. Тиймэрхүү юм болов тэр бол тун цөөхөн байдаг тий. Тэгээд дахиад миний бас энэ мэдээг онцлсон шалтгаан гэх юм бол яг өвөр Монгол гэдэг дээр ер нь бол хүмүүс яг иймэрхүү мэдээлэл ингээл гараал өнгөрөө штэ. Тэнгүүд баг одоо ажлынхаа хүмүүс нь танаа цас орсон гэсэн үг гэдэг. Энд урд талд нь хятад улсын гэдэг эсвэл нэ Монгол гэж ингэж онцолж байгаа ч гэсэн хүмүүс тэрийг хэдийлээ анзаардаг юм бол хөтлөгч нь ч гэсэн яг тэр болгон нэ Монгол гэж хэлэхгүй Монгол гэж бас яриад байлаа. Тэгэхээр энэ мэдээлэл дээр ер нь бас солонгосууд яаж ханддаг болоо гэж надад бас санагдсан. Тийм ээ нэр асууж үзэхэр л юм байна тий. Яг солонгос хэл бүр Монголын талаар сайн мэддэг хүнээс асууж үзмээр юм байна тий. Хоёулаа ч болохоор монгол хэлтэй солонгосчуудтай аюу ингээ холбоотой байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч мэдээж ялгааг сайн мэдж байгаа. За тэгэхээр Ганаа Төмөрөтөр хүүе хаана хэр их цас орчвоо гэсэн байна.
Өвөр Монголд орсон байна. За Дукана сүрий хэдэн онд үлээдээ манад бүр амар цас орж илээ. Өглөө болсон хаалгаа онгоолж чадахгүйсэн гэсэн юм шүү. Солонгост байхад нь гэж би ойлголоо. За тэгээ сүвчмэг орой минь 3 күмтэл Мунаа Ёхийн гэдэг Монголын талаарх танилцуулж байгаа нээлттэй арга хэмжээг сонирхоод ирлээ. Оймсаа авлаа, монгол бичгээр нэрээ бичүүллээ, зөндөө бэлэгтэй боллоо, хөөрхөн арга хэмжээ болж байна. Харамсалтай нь өнөөдөр сүүлийн өдөр юм байлээ гэсэн байна. За бид хоёр энэ тухай мэдээллийг дөрөвт өдөр танилцуулсан байгаа. Маргааш болно гэд маргаашаас гээд тэгэхээр манай сонсогчдын хувьд ямар ч байсан төлөөлөл очоод оролцоод ирсэн сонь сайхнаа дуулгаж байгаад бас их баяртай байна. Би бас тэр юуг нь газрын харсан нэрээ их дажгүй тийм одоо MBC-ийн хажууд гэж хэлсэн шүү дээ. Тэгээд хүмүүс тэр зохион байгуулж байгаа хүмүүс битсэн байсан. Тэгээ хүмүүс ирээд яах болоо Монголын тавлаараа иймэрхүү арга хэмжээнд дэр хэр идэвхтэй оролцох болоо гэсэн чинь дугаарлал зогсоод ер нь Монгол руу аяллаар явах сонирхол маш их байна гэж хэлжсэн. За тэгэхээр өргөжлүүлэн поста хүргэе. За постны үед гэх юм бол би хорхогны чулуутай холбоотой пост сонгосон байгаа. Солонгос дахь амттан гэж Солонгос дахь монголчууд маань энэ групп дээр бас нэлээд идэвхтэй байт юм билээ. Одоо ямар хоолунд хийж ингээд оройнхаа менюг хуваалцдаг. Миний бас сүүлийн үед их дуртай болоод байгаа групп байгаа. Энэ групп дээр Батхоёг Цэнд гэдэг интернет хэрэглэж хорхог хийх чулуу авчлаа гэд 1000 оны дайсуугаас авсан чулууны хазрыг оруулсан байлээ л те. Тэгээ би энэ дээр яг нэг байнга л яригддаг нэг сэдв гэж хэлж болно те. Бид нар ч одоо монголчууд хорхог бол те бидний бас дуртай хоолны нэг гэхдээ гадаад байхдаа бол хорхог гэхээр хорхогны чулуус аягүй чухал байна шүү. Тэгээ энэ хүн болохоор Daiso дээрээс 1000 оны чулуу авсан байлээ. Сэтгэлээ харах юм бол наа ч одоо болохгүй хорхог хийж ах юм бол нөгөө ингээд хагараад цураад байхгүй болчт юм аа. Тэгсэн дор голоос чулуу аваа гэдэг аягүй зөвлөгөө өгсөн байсан. Тэгээд манай найзууд дунд ч гэсэндээ ингээд бөөнөрөө нийлж хорхог хийж идийгээд тэгээ бас адилхан яг энийг аваад ингээд бицарч исэн л да. Бицарч яваад ингээд ер нь их халахаар гэдэг юм байлээ шүү дээ. Ингээд хугараад нутраад унчт юм байлээ шүү. Тэр ч нөгөө хоол руугаа бутарчхаарч аягүй онцгой болчих мах руугаа орчих юм бол тэгээ энэ яг юуны зориултаа ямар чулуу вүлээ гэдгийг нь тайлбарлаж өгье гэж бодоод. За тэгээ Вонье Юн Чагаe гэдэг маань болохоор одоо цэцэрлэгжүүлэлтэнд зориулсан гэсэн. Вонье гэдэг нь цэцэрлэгжүүлэлтээ одоо жишээлбэл гадаа ингээд цэцэрлэг аюу гой болгож явах юм бол тэр зориултаар энэ чулууг худалдаж аваад тохижуулах зорилгоор бол авдаг. Дээрээс нь мэдээж загсны чулуугаас зардаг юм байлаа Солонгосын Daiso-д. За тэгээ Чагаe гэдэг маань хайрах чулууг хэлж байгаа. Тэг хүмүүс сайн мэдэхгүй яг юуны зориултаа болоо. Гэ яг баг манай хорхогны чулууг зараад байгаа юм шүү гэдэг. Би тэ аягүй сайн сандын Солонгост ингээд Монгол найзуудаараа нэлээ хорхог хийх гээд тэгсэн чинь бид ингээл голоос чулууга түүх үү яах уу ийх үү хам мөр орох уу гэж хоорондоо ярьж байгаа хгүй. Тин чи яг манай нэг найз бас л адилхан Daiso-д ингээд дээр би чулуу харсан хэдүүлээ Daiso-гийн чулууг авъя гэд. Тэгээ энэ яг юуны чулууг мэдэхгүй ингээд какао дээр групптэй тэгээ тэрэн дээр энэний зургийг уулангуудаа манай хорхогны чулуу ингээд Daiso-д зардаг болцээ гэд явуулж исэн баггүй. Тэгээд би яг тэр өнөөдрийн постыг бас санаанд ороод яг зурилтын чулуу муу юм ба. За тэг магадгүй хэрэлж үдсэн хүмүүс байгаа юм бол те яг тэгж бутраад нэг миний бодлохоор яг тэр үед манай найз аваа би бас өөрөө мэдэхгүй. Би тэд хийсэн чинь бутраад исэн тэгээ мах руугаа жоох ингээд ороод тэрнээс дараа нь тэр ялах гэж бас нэлээ юм болно шүү. Тэгэхээр ер нь яг бас хүмүүс маань одоо ямар чулуу эргэлж जैन те тухайн байгаа усарнаасаа ярилцъя гэж бодоод энэ постыг сонгосон байгаа. Тийм одоо нэлээд удацсан хүмүүс бол яг энэ чулууны тухай бол хаанаас бас нэг зарим нэг газар нарийн аргатай болсон. Арай тийм юм боторхгүй байгаа. Яг тэгэхгүй бол зүгээр нэг гол тааралдаа ч юм уу чулуу төгөөдөөс хүмүүс авчихдаг. За зарим нь бол яг иймэрхүү Daiso дэлгүүрээс авч байгаа. Тэгээ эднэрийн маань бодлохоор чанарын шаардлага хангахгүй байгаа юм л да. Тэгээд зарим чулуунууд болохоор олон дамжуулж хэрэгэлсээр байгаад бас зарим нь жоохон ботарчаад байдаг. Тэгээ миний сонсч яснаар бол тэр юу хоошоогоо пью биш юм аа. Ямар ч байсан нэг аяллаар бас нэлээд явдаг газар байсан. Одоо Кавандугаас арай наашаа байдаг юм аа. Тэнд бас нэг голоос чулуу авсан. Тэр их дажгүй байна гэж хэлжсэн. За мөн эмчооны одоо яг онгоцны буудлал байгаа шүү дээ тий. Тэнд нэг ингээд бүр олон орны далбай байрлуулсан байдаг. Тэрний тогтчулсан чулуунаас авсан бас хагараагүй гэсэн тиймэрхүү зүйлүүдийг сонсч байсан. Тэгэхээр Монгол хоолны газрууд ч юм уу эсвэл бол нэг яг хорхог гоё хийдэг хүмүүс өөрсдөө чулуугаа аваад хадгалсан байдаг. Тэгээ найзууд бие биенээсээ гуйгаад бүр тэгбэгээр аваад тий. Бид нэр ингээд тэдгүүдэр явах гэж байгаа маань наад руу шуудангаар явуулаад өгөөч гингүүт чулуунуудаа явуулаад тэгээ тэдний шиг байсан шүү тоо ёсоор нь авчираад тэнийг хайчаараа тэгжээ энэ чинь нэлээд нэрийн нандин юм болдог шүү дээ. Тэгэхээр яг нэг бидний далайн аялал ч юм уу ингээд найзуудаараа уулзж байгаа зүйл хорхогтой байх юм бол их гоё тийм уур амьсгал бүрддэг хорхог идсэн хүмүүс ч юм уу нутгаас нь гараа ингээд гарандаа чулуу ингээд халаадаг шүү дээ. Солонгос хүмүүс ч гэсэн бол тэрийг бол нэлээд гайхдаг цуг явах юм бол
хөөх ингэдэм үү тэгдэм үү гэж зураг аваад бичээ тэр хүмүүсийн хувьд бол нэлээд шин зүйл болдог байгаа. За тэгээ хорхогны чулуу гэдэг бол тэг гадаадд байгаа хүмүүст бол нарийн нандаа сая хэлсэн ш нөгөө тоогоор нь ширхгээр ингээд яг хэрвээ хийх гэж байгаа хүмүүс бол одоо ойролцоо байгаа Монгол хоолны газар дээрээс ер нь нэг Монгол хоолны газрууд байдаг шүү дээ тий. Тэндээс бол зээлж авдаг юм билээ. Би дээр сонсож хаад нэг мөнгөөр зарим нь бас зээлж авдаг лөө 3000 вон төлөөд өдөрт нь одоо нөгөө чулууга түрээсэлж гин гэсэн үг л дээ дундаа хэрэглэхийн тулд. За тэгээ сонсогч нар маань бас бичсэн байх шүү гэн. За Эрдэнэпүрэг энэ хорхонд болохгүй байх уу гэсэн байна. Гэхдээ би яг миний санджаагаар болохоор бутраад байсан санагдаад байна. Гэхдээ би бүр яг нөгөө нэлээ хэдэн жилийн өмнө хийжсэн болохоор зарим нь зүгээр байсан ч үлээ сүүлдээ голоос чулууч авлаа бас жоохон мартцсан байна. За тэгээд Ink Water Philips голын чулуу очиж авч болдог юм уу? 20 юу гэсэн байна. За чимээ авчихсан мэт тий. Тий яг голын чулуун дээр бол нэг 20 гэх юм байхгүй. Яг л жишээ нь бид нэр Намянжуу Монгол соёлын төвч гэдэг юм уу за хорог хийж идчихсэн нэлээ олон газруудад байхад яг тэр нь голын чулуу авахд нэг хянаад хар хүн байхгүй тэр чинь өөрөө уулын бэлд ч юм уу ийм хөө газруудаар байхаар тэгж бараг харагдаагүй. Тэгэхээр гайгүй болов уу гэж бодож байна. Эсвэл би гайгүй авцсан болоо. Би бас найзуудтайгаа очиж явахад гайгүй л нэг юм хэлээгүй л авцсан да. За Ганаа Томор дотор Шведэд бид хорхогны чулууга сауны чулуугаар шийдсэндээ даанч багаар байхгүй 10 кг-аар авдаг гэсэн байна. Хөөх тэгвэл ингээд бөөнөрөө сайхан монголчуудаараа нийлж гаад аваад ингээд за тэд хэлийгээд авчиж болох юм шүү дээ. Би биэндээ бараг дамжуулаад хуваагаад хэсэг хүртэн гэдэг шиг тийм. Энэ гэхдээ юу бас хөөрхөн санаа юм шүү. Яг сауны чулуу яг болдог гэхээр магадгүй солонгоос сауны чулуу зардаг бол тийм. Яг ингээд сайхан шинээр гарч иж байгааг ингээд бодолдож аваад. Тэгээ нас сэтгэл дээр нь хүн бичсэн шүү дээ. Made in China шүү дээ. Монгол чулуу аваач гэсэн. Тийм хятадаас орж ирсэн чулуу гэж бичсэн байлаа. За тэгэхээр бас фейлдчих юм бол хэцүү шүү дээ. Гой хорог идэх гэж байгаа нөгөөх нь бутраад одоо эдгийн аргагүй болчихвол бас нэлээд юм онцгой зүйл байна. Тийм шүү дээ. Чулуу болж чухал. Сураа хорхог гэснээс өнөөдөр их махсаж байна гинэ. Харин тий. За тэгээ докторитан хийж идэж байна гэж ах шиг байсан манай сураа. За үргэлжлүүлэн чимбах ямар болсон гэсэн бэ? За би 5 жилийн өмнө одоо яг өөрийнхөө оруулж исэн постыг бол онцолсон. Тэгэхээр энэ 2016 оны 11 сарын 12-нд за энэ сүүлийн төв талбай Гуанхамунд байг 170 мянган орчим одоо хамгааллын цаагдаанаар за 1 сая орчим эргэж жагсаал болж исэн. За тэгээ миний хувьд болохоор энэ жагсаал дээр бас тухайн үед MJL радиогоо мэдээлэл дамжуулъя гэдэг үгнээс очсон. Тэгээ хэд хоногийн өмнө нь болохоор одоо хэрвээ гадаад иргэд оюутнууд энэ дээр очих юм бол сургуулаас нь хөөгч гэдэг юм уу иймэрхүү арга хэмжээ авна гэдэг постууд солонгос монголчуудын группээр явж исэн. Тэгээд яг надаа яг ингээд анх удаа ийм олон хүнийг дор байх те. Дээр нь энэ жигсаал гэж байгаа шүү дээ. Тэр жигсаал бидний хувьд чинь бас нэлээд саяхны ойрхны зүйл гэх юм бол одоо 7 сарын 1-ний үйл явдал гэдэг одоо мэдэрчгсэн байсан учраас нэлээд юм айдас гэх юм уу тиймэрхүү зүйл бас нэг талын сонирхол төрж ирсэн. Тэгээд ер нь юм жигсаалууд бас яаж болдог талаар тэр үеийнхээ сэтгэлийг хуваалцвал зүгээр юм болов уу гэж бодсон. Энэ жигсаалын хувьд бол ерөнхий зүйл нь гэх юм бол одоо ерөнхийлөгч баг хийнэ тийм. Ерөнхийлөгчийг бол огцруулах тухай юм жигсаал байсан. Тэгээд энэ бол өөрийнхөө найз нүүд чой суншилгээд энэ эмэгтэйгээс болоод хамгийн анхаас үүсэл нь болохоор энэ эмэгтэй одоо өөрийнхөө хүүхдэд давуу тал олгосон одоо сургуульд нь инхаа эмэгтэйчүүдийн инаа тийм эмэгтэйчүүдийн сургуулиас үүдэлтэй гэж сонсч байсан. Тэгээ миний энэ оролцсон одоо жигсаал бол 3 дахь удаагийн жигсаал нь байсан. Тэгээ яг очиод үзэхэд бол метроны буудал дээр буугаал ингээл гадагшаа гарах гэсэн чинь ингээд битүү хүмүүс бол өмнө би тэгж их битүү байхад бол үнэхээр үзээгүй. Тэгээд тэнд чинь хүлээж агаад ингээд нэг нэ явсны дараа баг багаар урагшлаар агаад ингээд метроны ёгоосоо гадагшаа буудлаасаа гадагшаа гарч исэн. Тэгээ уур амьсгал болохоор нэг тийм баяр болж байгаа юм шиг тиймэрхүү сэтгэлтэй байгаа. Хүмүүс ингээд лаа тий одоо цаасаа копонд хийцэн ингээд лаа асаагаад тэгээ зарим хэсэгт нь болохоор дуулаад нэг иймэрхүү байдалтай жагсаал байхад нэг дунд нь ороод ирэхэд бас гайгүй юм одоо эрэг уур амьсгал орж байгаа юм чинь. Тэгээд ер нь энд явж байхдаа бас ангийнхаа солонгосчуудад таарлаж исэн. Энэ жагсаалтаа оролцоо явж байгаа мó тийм ингээд. Тэгээ яагаад бас оролцож байгаа тухайгаа хэлэхтэй болохоор миний хувьд болохоор би залуу хүн одоо манай гэрийнхэн одоо жоо хоол тээгүү чинь бараг 100 200 км зайтай. Тэгээ бид нэр бол эхнийх дээр нь оролцож чадаагүй гэрийнхэн ирээд өнөөдөр ингэж 3 дахь удаагийн уулзалтанд оролцож байна гэд хэлжсэн. Тэгээ эндээс ер нь зүгээр Монгол бас нэг юм чагсаалын соёлч гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйл бас байж болох юм байна да гэдэг зүйл надад бол бодогдсон л доо. Одоо баярын уур амьсгалтай гэдэг нь болохоор одоо яг ямар уур амьсгалыг хэлж байгаа юм бол? Одоо энэ чинь яг нөгөө сая гаруй хүн гэдэг ихэнх нь болохоор тэр төв талбай гэх юм бол ингээд тойрсон иймэрхүү хөдөлгөөнтэй байж хаа зарим хэсэг дээр нь тайз засчихсан хүмүүс дуулаад яг нэг
фестивал болж байгаа чинь нэг тэгж дуулж бүжгэлж идэг штеп. Тийм хүртэл арга хэмжээ явж байгаа учраас уур амьсгал нь яг би болохоор ингээл тийм нэг орилоод нэг үг ингээ хэлээл эсэргүүцэж байна гэл нэг тиймэрхүү бол байхгүй байсан. Тийм юу байханд байсан. Байсан. Яг тэр цагдаагийн хамгаалалттай эсвүүдээр бол яг тиймэрхүү зүйлүүд байсан. Дундуур оролцож байгаа хүмүүс нь бас яг өөр эдгээр чинь ингээ зохион байгуулж байгаа хэсэг бүлгүүд байдаг юм байна л дээ. Тийм иргэдийн хөдөлгөөн ийм газрынх гээд тэр зохион байгуулж байгаа газруудаас шалтгаалаад бас их өөр байсан. Одоо энэ бичлэгэн дээр харагдж байгаа бол манивчдаг гэрэл мэрэл толгоондоо хүртэл хийж гисэн тэр нь ингээ зөндөө их зарагдаад явж явах жишээ те. Хамгийн гол нь зөвхөн цагдаа гэхэд 170 мянган цагдааг оролцуулаад энэ нь болохоор 2000 он гарснаас хойш хамгийн олон хүмүүс бас орсон чагсаал гэж сонсч байсан. Ягаад бол 2008 онд Имийн паркийг бас огцруулах чагсаал бол нэлээд их хүмүүстэй чагсаал болж байсан. Энийг бол дараа нь эвдээд иймэрхүү байдлаар шинэ байдлаар гарч ирсэн. Гэтэ хоёлоос арай өөр цуглааш юунын дээр жагсаал дээр очиж байсан юм. Би болохоор яг тэр төв талбай байдаг штэ. Сэжүүн хааны өшөөтэй. Тэр төв талбай дээр очиж хаад яг ийм сонгуулийн талаар л байсан баг. Ямар тач нэг улс төрчиг эсрэг үзээд тэрэн дээр болохоор хүмүүс ийм улаан бичгтэй дээр нь цагаанаар бичсэн. Биш цагаан дээр улаан бичгтэйсэн юм шүү тий улаан бичгтэй. Тэгээ тэр уус төрчиг эсэргүүцэж чинь гэсэн ингээд одоо толгойн алчаар зүгцэн тэгээ ийм том юм барьцсан бичиг барьцсан. Тэгээ яг хамгийн уртлын нэг ажууш ах байгаа. Тэгээ нэг ажуушийн орилол эсэргүүцэж ирэнгүүт ардлаас нэм уртыг нэ олцсон. Тэгээ тэр талбайг ингээд тойрж байгааг харж ирсэн л да. Би яг анх тэгэл аюу гайгаал өгөнчтэй. Яана би ч нөө очиод бас удаагүй анх яг тэр талбай дээр очиж нөө автаа зураг авах болохгүй. Тэгээ явжсэн чи тэгээ гарч ирэхээр байгаад яана энэ ч юу юуг барилцаад авах вэ гэсэн. Тэгээд яг тэр чимээгүй байдлаараа өрнөөл тэгэл ер нь ингээд аажхан дуусчдаг юм байлээ. Тэг яг нөгөө тогтсон одоо журамтай гэх юм уу те хамаагүй ингэж болохгүй яг ийм журмын дагуу явах хэвээр. За тэгээ зөвшөөрөл авдаг ч гэдэм. Одоо коронавигийн үед болохоор хэрвээ ийм олон хүнтэй цуглаан жагсаал хийх бол наан зөвшөөрөл аваад тэдэс тэдэн хүнтэй одоо жагсаал хийнэ гэсэн юм бас бичиг авах хэвээр гэд яригдчихсэн шүү те. Монгол руу одоо жишээ нь солонгосын сонгуулийн соёл бол нэлээд орж ирсэн шүү дээ. Одоо өнгөөр жигдрэх. За дээр нь ингээд уврайнууд иймэрхүү байдлаар тэгээд жагсаал дээр гэсэн нь бол одоо толгоонд яг гол нь ямар зүйл хийгээд байгаа гэдэг тал дээр зохион байгуулалт нэлээд сайн ордог юм байна. Эдгээр бол бүгдээрээ тийм нам 50 байна гэж байхгүй. Зарим нь бол одоо хараах ч юм уу тий уурлах ундууцах тиймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг тийм зохион байгуулалт нэлээд сайн байдаг юм байна гэж харагдсан. Тухайн үед яг жагсаалд орж байхад хүмүүс монголчуудын нөгөө биччихсэн сэтгэл байж тэнээс харахмал чи болгоомжтой байгаараа ингэрээ гэд нэлээх анхааруулж байсан. Ягаад гэвэл газар дээрээс нь гэл одоо би чи нөгөө АМЖ радиогийн үг бол бас долгионоор тухайд холбогдоод ч юм уу Монгол руу мэдээлэл хүргэж исэн. Тэгээд хүмүүс бол эндээс яг дүгнээд бол солонгосчууд яг шудраг зүйлийн төлөө их сайн тэмцэх юм. Эндээс бид нэр хүлэрч авч суралцъя гэдэг иймэрхүү комментүүд их орж ирж байсан. Ер нь бол тухайд бол хандлт маш их байсан л да. Тийм ер нь яг тэмдэх зүйл дээр бол айгүй мундаг тэмцдэг хүмүүс ч гэж санагдсан шүү дээ. Яг улс төрч за хэрвээ нийгэмд нэг тийм том асуудал гарлаа гэхэд айгүй урдан буулгачдаг тий бүхэлд ерөнхийлөгч ерөөсөө 2 3 удаа цуглаад тэгээд нэг цуглахтаа ч одоо 1 сая 2 сая хүн цуглаад 10 50 саяар хүн амтаа уусан шүү дээ. Тэгэл цуглаад тэгэл маргааш өглөө нь баг ингээл бууцсан байдаг шүү дээ. 7 чанахгүй тэгэл хөөх ямар хурд үр дүн. Одоо жишээлбэл бид нар ч гэсэн айгүйх эсэргүүцэл чагсаал хийдэг ш. Гэхдээ яг үр дүн нь яг гарсан уу, тэр зүйлдээ тэг үр дүндээ хүрсэн үү гэдэг нь бол сайн мэдгүй. Ер нь бол чагсаал ингээд болж л байдаг. Солонгос болохоор яг үр дүн нь айгүй хурдан гарчдаг. Би бол тэрэн дээр л айгүй гайхчихсан. Ингээл ерөнхийлөгчөө эсэргүүцэл. Тэгэл тэр мэдээг дөнгөж энд уншиж яхад чинь за одоо ер нь буулахаар болчлоо одоо ингээд арга хэмжээ авж जैन ярилцж जैन гэл тэгэл удахгүй болгох штэ. Тэгэхээр айгүй тэмцэж чарддаг юм шиг байна. Би бас яг энэ дээр эцэстэн дүгнээд хэлэх юм бол солонгосчуудаас яг суралцах зүйл гэх юм бол яг шудраг бус зүйлийн төлөө ихэд бүгдээрээ нэгдэж чаддаг. Энэ бол одоо өнөөдрийн солонгосыг бий болгосон юм болов уу? Бидний харж байгаа тэр 80-аад оны түүхүүд те бүр 86 оных бол маш тийм цустай те юм хэцүү жагсаалууд бол болж байсан. Тэгэхээр одоо бол харьцангуй юм амар болсон. Бүгдээрээ нэгдээд чадах юм бол тэр дээр байгаа хүмүүс нь буурчихдаг те. Иймэрхүү бас нэг соёл байгаад байгаа. Энэ бол яалтчгүй хэрэгтэй л зүйл гэж харж байгаа. За тэгэхээр өнөөдөр бас 2 постоо үргэлжлүүлэн киногаа танилцуулъя. За тэгээ өнөөдрийн кино маань ямар кино байгаа вэ гэж мах? За энэ болохоор одоо Shark гэдэг юм нэртэй кино байгаа. За энэ киноны үндсэн агуулга гэх юм бол ер нь солонгост бас нийгэмд байдаг. Манайд бас харьцангуй миний гайгүй болов гэж баярладаг зүйл бол энэ дунд сургууль болон сургууль ахлах сургуульд энэ одоо дээрлэх гэдэг юм уу те нэг иймэрхүү асуудлууд байгаад байдаг. Яг энүүнтэй холбоотой юм шинэ кино байгаа. Тэгээд хамгийн гол нь надад таалагдсан зүйл нь гэх юм бол нэг хүмүүст эрч хүч бэлгэлэх гэдэг зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр юм дээрлэхүүлдэг залуу одоо өөрөө хичээсээр байгаа. Сүүлдээ өөрийгөө хамгаалдаг, за бусдыг хамгаалах ийм хэмжээнд бол хүрч байгааг бол одоо үндсэндээ харуулсан
одоо кино байгаа. За тэгээд би болохоор энэ киног ярилцлагыг үзчихсэн л да. 3 жүжигчнийх нь ярилцлагыг нь үзэж байхад айгүй сонирхолтой санагдсан. Гэхдээ яг киног нь бодол ингээд бүр дэлгэрэнгүй үзэж байгаагүй. Тэг өнөөдөр бас тавьж танилцуулгыг харлаа. За кино бол 2021 оны 6 сарын 17-ны өдөр нээлттэй хийсэн нийт 108 минут үргэлжлэн. За тэгээд вебтун буюу одоо нөгөө зурагт ном, комик номоос сэдвэлсэн кино байгаа. За тэгээд комик ном дундаа маш алдартай комик цуврал ном байгаа. Тэгэхээр яг хэлсэнтэй одоо гол дүр нь болохоор за нэр нь болохоор Ча Үнсүр гэдэг. За энэ залуугийн хувьд гэх юм бол ахлах сургуулийн сурагч. За тэгээд ангидаа өмнөх сургуультай маш их дээрлэхүүлдэг байсан юм байлээ. Тэгээд шилжээд өөр сургуульд очисон чинь ангид нь дахиад нэг сурагч шилжиж ирдэг. Тэр нь яг тухайн үед өөрийг нь дээрлэгчээсэн. Хойноос нь дахиад дагаад ирчдэг. Тэгээд өөрөө одоо тэг яах вэ? Би одоо ингээд дээрлэхүүлжсэн хүмүүс маань ирчлээ. Одоо би яах вэ гэд. Тэг ингээд хоорондоо муудалцж хагаад тэгээд тэр залууг нэг талын нүдийг ярьсан байж тээ. Тий одоо яг тэр эсрэг талынх нь юм хэлдэг. Гэхдээ яг нөгөө дундх үйл явдлууд тэр одоо эсрэг талынх нь тухай бид нэр ярьсангүй тий. Тэгэхээр та бүхэн яг өөрсдөө үзэх юм бол илүү сонирхолтой байх болоо гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлэг өндөрлөх цаг маань ч гэсэн болсон байна. Манайхан баахан хорхог л яриа. Би нэг хорхогны чулуу ярьсан биш бүгдээрээ. Нөгөө гадаад байгаа сонсогчд маань сонсож байгаа учраас зарим нь хорхог амтагдтал ярьлаа. Бараг үнэртэж гин гээл. Тий амралтын өдрөө тэгвэл та бүхэн хорхох боломжтой бол хийж идээд за мөн Shark гэдэг киног бас үзээрэй. Тий энэ киног үзэнгээ сайхан яасан бэ? Их гоё тохирно шүү. За тэгэхээр нэвтрүүлэг маань түрүүд өндөрлж байна. Бид хоёртай хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. За ингээд амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээд даваа гарагийн өглөөний Чинчаа шоу нэвтрүүлэгтээ итгэвтэй оролцоод бас асуултандаа хариулаад мундаг байгаарай. За ингээд амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сеул хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна.